Монгол улс 1994 оноос тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг баталжээ. Нийт газар нутгийн 20.8% тусгай хамгаалалтай газар эзэлдэг. За энэ төрлийн үндэсний сүлжээ бүхий нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, зөрүүтэй тоо мэдээллийг баримтыг нь бол нэгтгэн гэж төлөвлөжээ. Мөн менежментэд суурилсан асуудлыг цогцолгон хөгжүүлэх шаардлагатай юм. Тиймээс тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцууллаа. 1778 онд Богдуулыг албан ёсоор дархалснаар Монгол улс дэлхийн хамгийн анхны хамгаалалттай газрын нэг гэж тооцогддог. Үүнийг баталгаажуулж CNN агентлаг 2025 онд олон нийтэд мэдээлсэн. 1809 онд Богдуулын амыг хамгаалах байгаль хамгаалагч ажиллаж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 32.8 сая га талбай бүхий тусгай хамгаалалттай 120 газар нутгийг тусгай хамгаалалтанд авсан байна. Гэвч улсын төсвийн 80% нь зөвхөн урсгал зардалд зарцуулагддаг учраас энэ салбарт менежментэд суурилсан цогц бодлого хэрэгжихэд хүндрэл үүсчээ. Менежментийн зардлыг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийн олон талт их усүрийг бий болгох нь чухал байна. Хамгаалалтай газрыг санхүүжүүлэхэд зөвхөн улсын төсвөөс ганц садны хараат байгаад байж болохгүй, санхүүгийн олон төрлийн шинэ их усруудыг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр энэ санхүүжилтийн шинэ их усруудыг бий болгоход бас чухал ач холбогдолтой байгаа. Цаана бол менежментийн зардлыг бол нэмэгдүүлэх юм шаардлагатай байна. Тэгэхээр энэ цаашдаа тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг өргөтгөх нэг талаасаа нөгөө талаасаа тэнд одоо хэрэгжүүлэх менежментийн арга хэмжээг санхүүжүүлэх санхүүжилтийн олон талт их усрыг бий болгох чухал холбогдолтой л гэж харж байна. Төрийн бас байгууллага энэ байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд зарим төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломж байгаа боловч энэ 94 оны хууль учраас тухайлсан хуулиар зохицуулалт байхгүй 17 удаагийн нэмэлт өөрчлөлт орсноор зөвхөн одоо маш хөнгөн ийм зохицуулалт хийсэн нь одоо байгаа харилцааг зохицуулахад бас хүндрэлтэй байгаа. Шинээр тусгай хамгаалалтанд 18 газрыг авах төлөвтэй байна. За ингэснээр цоохор ирвэс, аргал, хонь, Монгол бүхэн зэрэг ховор амьтдын амьдрах орчин хамгаалагдана. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий экосистем хамгаалагдана. Байгаль, түүх, соёлын үнэт өвийг ирээдүйн хойчид хадгалж үлдээх зэрэг өндөр ач холбогдолтой юм а. Хуулийн нэг тулгамдаад байгаа асуудал нэг орон нутгийн иргэд малчин иргэдийн асуудал. Тэгэхээр энэ хүмүүс бол тухайн газар нутагтаа одоо тухайн газрыг тусгай хамгаалалтанд авахаас өмнө одоо олон жил тийм үүн удаан хугацаанд амьдарч ийм оршин сууж ирсэн байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг тэр газрын тусгай хамгаалалтанд авчаад одоо гаргах юм уу эсвэл тусгай хамгаалалттай газрын шинжилсэн найруулгаар тийм тодорхой хязгаарлалтайгаар эрхийг нээж өгч тийм тухайн газраа одоо үргэлжлүүлэн оршин суух амьдрахын боломжийг нээж өгөх юм бас хэрэгцээ шаардлага байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын биологийн олон янз байдлын талуудын 15 дугаар баг хурлаас 2030 он гэхэд манай гариг дэлхийн их газар далай тэнгисийн 30%-ийг хамгаалах санхүүжилтийг сайжруулах зорилтыг баталсан байдаг. За цаашид Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 9%-ийг буюу 14.4 сая га газрыг шинээр хамгаалалтад авснаар энэ зорилт 30% хүрнэ. Мөн 32 жилийн дараа шинжилсэн найруулгын түвшинд нэмэлт өөрчлөлт орж байгаа гэдгээрээ онцлог байна.